Үнэлгээ, цуслагдсан үнэлгээгээ яаж засвар хийх вэ гэдэг видео зааврыг хүргэж байна. За эхний ээлжинд бол менежер дээрээс цуслагдсан байгаа тий. За тэгэхээр багшийн журнал гэдэг рүүгээ ороод за үнэлгээ 2 руугаа ороод за үнэлгээ 2 дээр бүр цуслагдсан гэдэг ингээд 26 суралцагч маань харагдаж байна. За магадгүй 1 2 хүүхдийн зүүн янзлах байгаа бол тухайн хүүхдээ л цуслуулаарай. Битээ ангиар нь цуслуулах шаардлагагүй гэсэн үг байхгүй юу? За ангиар нь засвар хийх гэж байгаа тохиолдолд ангиар нь цуслуулнаа. За тэгэхээр энэ видео заавраа аягүй сайн үзээрэй. За тэгээд нөгөө нэг хажуу тишээ гүйлгдэг сум гарч ирэхгүй вэ? Тэр сум гарч ирэхгүй вэ гэсэн ингээд асуудлууд маш их гарч байгаа учраас энэ видео заавраа аягүй сайн үзээд ойлгоод за тэгээд дүнгээ яаж одоо туслагдсан зүнгээ засварлах вэ гэдгийг ойлгож авнаа гэсэн үг. За одоо ингээд хүүхдүүд маань харагдаж байгаа цуслагдсан гэсэн төлөв маань харагдаж байна. За энэ төлөвүүдээ энэ төр сайн хараарай багш нараа цуслагдсан байсан уу, бүртгэгдсэн байна уу, илгээсэн байна уу гэдэг төлөвүүдээ сайн харнаа. За тэгэнгүүт ингээд доошо гүйлгэн. Энэ хажуу талын сум одоо ингээд маус цэцэн сум маань доошо гүйж байгааз гүнгүүтээ за ингээд за ийм хавцаа ч юм уу те. За ингэчээд за одоо минийх тулчлаа гэдэг байгаа байхгүй юу? Тэгтэл таних тулаагүй байгаа даа байхгүй юу? Ингэж яж тулж иж энэ сум энэ доод талын энэ хажууд шиг гүйлгдэг сум маань гарч ирэх гээд байгааз тэгэнгүүт багш нар маань зүгээр энэ хавьтан ч юм уу ингээд жоохон дээшлүүлждэг тий. За энэ хавьтан ч юм уу тий. Аваач чингууд доошоо тулцсан байна. Одоо доошоо ямар ч явах боломжгүй байна гэд тэгээд байгаа байхгүй юу? Тэнгүүд эн чинь бүр ингээд сайн доош явах юм бол энэ доод талд нь хажууд шиг гүйлгдэг сум маань ингээд харагдаж байгаа гэсэн үг. Хамгийн гол нь чинь төгсгөлийнхөө хүүхдийн доор харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр дунд хэсэг дээрээ бол сум маань орж ирэхгүй. Дунд хэсэг дээрээ хайгаад хэрэггүй гэсэн үг байхгүй юу? За тэнгүүд ингээд төгсгөлд нь аваачих юм бол харагдана. Ингэнгүүд харагдахгүй. Тэгээл ингээд сум хаана байна гэд ингээд сумаа хайгаад байгаа байхгүй юу? За ингээд сум маань харагдаж байна. Харагдангууд цуслагдсан гэсний ард талд зөв X гэсэн хоёр тэмдэглэгээ харагдаж байна. За энийгээ сайн харна гэсэн үг. Эн чинь бүгд бүртгэгдсэн төлөв рүү шилжиж ээж хадгалаад илгээх боломжтой болно гэсэн үг. Тэнгүүд одоо эн чинь бүх хүүхдээрээ цуцлсан байгаа учраас цуцлагдсан гэсэн төлөв рүү орчиж байгаа зү. За тэнгүүд энэ зөв дээрээ тарах юм бол энэ төлөв нь өөрчлөгдөж байгааг сайн анзаарч хараарай. За бүртгэгдсэн болно гэсэн үг шүү дээ. Бүх хүүхдээ бүртгэгдсэн болгож ээж илгээнэ гэсэн үг. Бүгд цуцлагчаад байх чинь нэгийг янзлсан одоо илгээ гэх юм бол боломжгүй болчихно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бүгдийг цуцлуулах гэж гэнэ үү эсвэл тухайн хүүхдэд цуцлуулах гэж гэнэ үү гэдгийг сайн хэлээд цуцлуулнаа гэсэн үг менежертэй. За гэхдээ аль болох ер нь бол цуцлах дүн гарахгүй байвал аль талдаа ерөнхийдөө амраа гэсэн үг шүү. За би одоо ингээд зөв тэмдэглэгээ дээр дарахаар ингээд төлөв нь өөрчлөгдөж байгааг сайн хараарай. Ингээд төлөв нь өөрчлөгдөж байгаа. Тэ? За магадгүй сая дүн засах байсан бол тухайн зүнгээ засчаад зөв тэмдэглэгийн дээр дарах нь шүү дээ. За тэгмүүд ингээд бүртгэгдсэн төлөв рүү очичингууд нь за одоо хадгалах дараад илгээнэ гэсэн үг багхгүй юу? За ингээд илгээхээ дарнаа гэсэн үг. За тэгэхээр ингээд илгээсэн гэдэг дээр харагдаж байгаа гэсэн үг. За ингэж цуслагдсан дүнгэн за зөв болгоод буцаагаад менежер руугаа илгээх нь байна гэсэн үг. За анхаарал тавьсанд баярлалаа.